Маамун ашир хүүхэд харах төвийн ажилтан бага насны хүүхдэд гар хүрч биед нь гэмтэл учруулсан асуудлаар холбогдох газраас нь тодрууллаа. За уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. За тус мэдээллийн дагуу хүүхдийн ээжтэй нь хуцаар холбогдсон, мөн одоо хүүхд харах төвтэй бол холбогдсон. За мөн ээжтэй нь уулзаад ингээд бол ажиллаж кейс үүсгээд тус хүүхдийг бол ээж нь хүүхд харах төвд 9 сарын 9-ний өдөр өгсөн. За ингээд 10 сарын 10-ны өдөр 2 өдөр явуулаад 10 сарын 10-ны орой хүүхдээ авахт бол хүүхд маань ингээд алгадуулсан байдалтай байсан гэсэн мэдээллийг бол биднэрт өгөөд байгаа. Алгадуулсан шарах сорвиг бол гэмтлийн зэрэг тогтоолохоор шүүх шинжилгээнд өгөөд ингээд шүүх шинжилгээнд үзүүлээд гэмтлийн зэрэг хөнгөн зэргийн гэмтэл бол тогтоогдсон. Цагдаагийн байгууллага бол шалгаж байгаа. Хүүхдийн эрхийн улсын байцаагч одоо хүүхд харах төвүүдэд бол хэн шалгалтын ажлыг 1-р улиралд бол зохион байгуулахаар ингэж төлөвлөсөн байсан. Үүний дагуу бол одоо хэн шалгалтын ажлыг бол эхлүүлээд бол явж байна. Тус хүүхд харах төвийн багштай бол одоо бичлэн уулзлаа. Тус хүүхд харах төвийн багш бол за тус одоо нөгөө хүүхдийг ээж нь одоо хүүхд харахаас авч яваад 40 минутын дараа эргэж одоо хүүхд маань ингэж хөхөрсөн байна гэсэн байдалтай ирсэн гэсэн бас юм яригадаад байгаа учраас энэ юуг бол одоо цагдаагийн байгууллага шалгаж эцэслэн тогтоонохаа гэж бол бодож байна. Хүүхдээ өгчөд буцаад 40 минутаар ирж авсан юм уу те? Үгүй аваад яваад хүүхдийг одоо орой цэцэрлэг тарсны дараагаар аваад яваад 40 минутын дараа эргэж ирээд хүүхд маань алгадуулсан байна гэсэн мэдээлэл яриад байгаа. Гэхдээ ээж үл бидэнд өгсөн мэдээллээрээ авахт маань шууд юм байсан гэсэн мэдээллийг өгөөд байгаа. Энэ хоёр зөрүүтэй байдал үүсээд байгаа л та. Тэгэхээр маргаан үүсээд байгаа юм. Тийм маргаан үүсээд. Тэгэхээр алгадсан багш бол болтохгүй. Тэг яг нь ер нь бол хүүхд харах төв өөрөө хяналтын камер ажилладаг. Хяналтын камер буюу одоо байнгын очиж одоо манайхаас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг. Тус төвийн одоо хяналтын камерын бичлэгийг шалгахад бол 9 сарын 1-2-нд ажиллаад цаашаагаа ажиллаагүй одоо хяналтын камер эвдэрсэн гэд хяналтын компанид одоо нөгөө камерын компанид хандсан юм бол байгаад байгаа юм. Тэгээд яг нөгөө камерын ингээд шалгангууд камерын бичлэг байхгүй учраас тус төвийн одоо ямар багш нь алгацсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа гэсэн. 4 багш бол тэнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүүхд харагч ажиллаж байгаа гэсэн. Мэргэжлийн бас багш нь. Ер нь бол хүүхд харагчдыг бэлтгэх сургалтанд хамруулад сертификат олгож хүүхд харагчдыг бэлтгэдэг. Ер нь бол 5 яг хүүхд харах одоо стандартын дагуу 5 хүүхд тутамд 1 багш байх хэвээр. Тус төв маань бол одоо 30 хүүхдтэй үйл ажиллагаа явуулдаг 6 хүүхд харагч бэлтгэгдсэн ийм бол төв байгаа. Тэгэхээр тэнд ажилладаг багш нарууд өөрсдөө хүлэн зөвшөөрөх байгаа юм биш үү? Тий, яг би алгацсан гэдэг мэдээллийг бол хэрнж гарч ирэхгүй байгаад байгаа учраас одоо тус төвийн үйл ажиллагааг ингээд төр хугацаагаар зогсооё. Энэ асуудлыг одоо шийдэгдэл зогсооё гэсэн юм шийдвэрийг бол гаргаад байна. Гэхдээ тус төвийн үйл ажиллагааны зөвшөөрлийг бол хэрлэн сумын засаг дарга одоо цуцлана. Манайхаас бол одоо ийм хүүхдийн эрх зөрчигдсөн ийм асуудлууд үүссэн учраас тус төвийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг бол хүргүүлнэ. Бид Маамун ашир сургалтын төвийн захирлаас энэ талаар яриа авах хүсэлтийг тавьсан ч тэрээр мэдээлэл өгөхөөс татгалцсан юм а. Хүүхд харах төв маань 2016 оноос хойш бол ер нь үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ер нь бол хүүхд харах үйлчилгээний тухай хуулийн 5-1-т заасны дагуу бол насанд хүрээгүй одоо 3 сартай хүүхд бол авсан энэ маань энд заалтыг зөрчиж байна. Тус хуулийн одоо 5-1 дээр бол 2-оос 5 насны хүүхдэд бол үйлчилгээг үзүүлнэ гэж бол заасан байдаг. Тэгэхээр хүүхд харах одоо төв маань насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна гэж үзэж байна. 1-р, 2-р тэгвэл хүүхдийн эрхийн одоо ноцтой зөрчил гаргасан учраас одоо дүгнэлтийг гаргаж бол холбогдох байгууллагад зөвшөөрлийг цуцлуулна гэсэн байр суурьтай байгаа.